Ерөнхийдөө бол мэдээж ойлгомжтой. Миний хувьд бол одоо тайлбараа маш олон удаа өгсөн. Үнэхээр залхаж байна. За миний хувьд бол одоо ямар нэгэн одоо байдлаар улс төрийн алхмууд бол хийгээгүй байгаа. За тэр зүгээс бол янз бүрийн одоо дайралтай юмнууд нэлээдгүй ирсэн. Тэгэхдээ би одоо хүлээж аваад л одоо иймэрхүү байдалтай л байна. За ямар нэгэн одоо эсрэг акцтай бие өмөөрөх юм уу янз бүрийн асуудал яригдаагүй. За мэдээж хууль хүчний байгууллага тэр шалгадаг газруудаар нь шалгаад энэ тогтоох үс эзэн нэгэн цагт үнэн гарна. Тийм болохоор би одоо өөртөө итгэлтэй сэтгүүлч таах нь зүгээр мэдээлэл өгөл байгаа. Түүнээс биш одоо би тгээгүй, би аваагүй гэж мэдээж миний оролцоогүй асуудлуудыг намайг оролцсон юм шиг миний хамаарал бүхий одоо нөхдүүдийн одоо ажил төрлийг над дээр хамж тавьж байгаа нь бол харамсалтай байгаа. Гэхдээ мэдээж би тэр улсуудын өмнөөс одоо тайлбар тавих надад ямар шаардлага байхгүй. Жишээ нь Баянзүрх дүүргийн одоо засаг дарга жаргал сайхан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиараа энэ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хуваар төлөөлөгч нарын тэр хэвлэлийн баг хурал хийгээд тэр одоо нэг мөнгө санхүүтэй холбоотой юмнууд бүгдийн тайлбар өгсөн байлээ шүү дээ. Золголтын асуудал дээр ч гэсэн тэр ахмадын хорооныхын дараа гарч ирээд өгсөн байлээ. Гэх мэтлэнгээр түүнээс биш надад хамааралгүй юмнуудыг би өөрөө сайн мэдэхгүй байгаа юмнууд одоо хүний өмнөөс би мэдэхгүй гэдэг л хэлнэ үхээс биш одоо тэр тэгсэн байлээ нэг гисэн байлээ гэд яваад ах цаг хугацаа алга ахтана. Манай барилгын салбар одоо 4 том хуулийн хаврын жуулгнаар оруулахаар хүлээгдээд байж тэр хуулиуд дээр ажиллаж байна. Би сэтгүүлч нарт нэг зүйлийг уриалсан байна. Эх 7 хоногоос би та бүхнийг бас одоо өөрийн 97 хоног болгон 14 хоног болгон яаман дээр одоо мэдээллүүдээ өгчээ яа, иргэдтэйгээ ойрхон байя. Сэтгүүлч нар та бүхэн минь одоо энэ салбарын ажлыг бас тодорхой хэмжээнд дэмжиж ажиллаад өгөөч гэж одоо уриалсан байна. Түүнээс шинэ улс төрийн нэг юм гүтгэлийн шин чанартай асуудлууд бол одоо хэрэг сэтэрлээ шүү дээ. Тэгээд энийг одоо хооноос нь ингээл тэ нөгөө гүгээд яваад ах цаг завч алах.